UB Food олон улсын хоолны 7 хоног эхэллээ. 44 тонноос хэтэрсэн жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг төр зогсооно. Сурон цахилгаан дугуйтай холбоотой 150 зөрчил илэрчээ. Мөс цөмрөх аюултай байна. Бродийн дөрвжгийн академик театр Улаанбаатарт тоглоно. Ice Club-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Аялал жуулчлалын удирдлыг ухтан зохион байгуулж байгаа UB Food олон улсын хоолны 7 хоног Сүхбаатарын талбайд эхэллээ. Жуулчин урсгалыг нэмэгдүүлэх олон орны хоолны соёлыг таниулах зорилготой уг үйл ажиллагааны энэ жилийн онцлог хоол нь Узбек үндэсний хоол байх юм а. Тиймээс Узбек тоогоочийн гарын фловыг амталж үзгэсэн хүмүүс урт дараалал үүсгэсэн байлаа. Хүмүүс 5,000 төгрөгийн тасалбар авч дотогш нэвтрэх өгөөд 4 төрлийн Узбек хоолыг таниулахаар мастер тоогооч нарыг урьж авчирчээ. Энэ жилийн фуд фестивалийн онцлог нь бол яг одоо нэг үндэсний хоол буюу Дундад Аз хоол тэр дундаа Узбек хоолоор дагнан зохион байгуулж байна. Энэ нөөрөө нийслэлийн иргэдийг, жуулчдыг бас Узбек хоолны соёлтой танилцах, амтлуулах ийм зорилгоор хийж байгаа. Ер нь цаашдаа бол энэ хаврын фуд фестивалыг яг үндэсний хоолоор дагнан хийх бас ийм одоо санаатай байгаа. UB Food олон улсын хоолны 7 хоногийг нийслэлийн аялал жуулчлалын газар энэ жил 11 дахь удаага зохион байгуулж байна. Улааны хамт маш гоё байна. Тэгээд энэ хоолны өдрийг зохион байгуулсан нийслэлийн сэтрэн хамгийн газрыханд баярлалаа гэж хэлээ. Ер нь бол иймэрхүү нээлттэй ийм өдөрлөгөө зохион байгуулах нь ер нь аятайхан байдаг. Тэгээд энийг улам өргөжүүлээд одоо улирал тутамд нэг удаа зохион байгуулах юм уу? Иймэрхүү тогтмол болгоод зүгээр юм байна гэж бодлоо. Юу бодатаа уг даймд дуртай байхгүй юу та? Тэгээ эндсэн байхгүй юу? Узбек хоол буюу Палавд үндэснийх нь хоол байгаа. Энийг би бүр нутаг руу зорж идэ гэж бодож байсан. Ашгүй үнд ингээ амтлагад явж байгаа шиг байна. Палавд бол би угаасаа маш их дуртай. Монголоор би бол будатаа хурд гэж боддیں۔ Би ч гэсэн өөрөө гэртээ палав хийж иддэг монгол маягаараа. Уран дулааны улирал ирж газар гисэж байгаатай холбоотойгоор 1 сарын хугацаанд 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг төр зогсоож байгаа талаар зам тээврийн яамнаас мэдээллээ. Учир нь хүлдэл гисэлтийн энэ цаг үед автозам замын байгууламжийн өнгөн хэсэг гисэж ачаалал даах чадвар бат бэхийн үзүүлэлт буурдаг. Тиймээс тээврийн хэрэгсэл ачаатайгаа нийлээд 44 тонн гэсэн стандарт хэмжээнд бариулах нь чухал байна. Автозамын асуудал нь зөвхөн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудал бишээ. Үүнээс гадна хүний амьнаас эд хөрөнгөтэй холбоотой асуудал юм а. Жил бүрийн 3 дугаар сарын 15-наас 4 дугаар сарын 15, 10 дугаар сарын 15-наас 11 дугаар сарын 15-ны хооронд хөлдөлт гисэлтийн үе тохиодог байна. Иймд зөвшөөрөгдөлт хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл төр хугацаанд зогсоож байна. Насанд хүрээгүй хүүхэд сурон цахилгаан дугуй унах буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй унсан 150 гаруй зөрчлийг илрүүлж таслан зогсоогоод байна. Сурон нь Бартац замын кросс мотоциклийн нэг хувилбар. Техникийн үзүүлэлтийн хувьд 80-аас 90 км/цаг, түүнээс дээш 110 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Тиймээс 18 наснд хүрсэн жолоодох эрхийн А английн үнэмлэхтэй хүн жолоодно. Харин скутерийг техник үзүүлэлтээр нь мопедийн англи руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хэрвээ 18 нас хүрээгүй хүүхэд суран унаж хөдөлгөөнд оролцвол зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр, 16 нас хүрээгүй хүүхэд скутер унаж хөдөлгөөнд оролцвол 400,000 төгрөгөөр тус торгох юм а. Өнгөрсөн онд улсын хэмжээнд суран скутер мопедоос үүдэлтэй 532 осол гэмтэл бүртгэгдэж 3 хүн амнасаа алджээ. Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэйч уран дулаан цаг ирсэнтэй уялдан мөсний үзэгдэл эрчимжиж эхэлсэн байна. Одоогийн байдлаар жижиг голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн бол дунд зэргийн болон томоохон голуудад усан зах үүсэх, мөс гарлах, мөсөн дээгүр ус урсах, мөс байрандаа хайлах, живэх, шингэн өтгөн цөм гүйх зэрэг үзэгдэл идэвхтэй ажиглагдж эхэлжээ. Үүний улмаас голуудын мөсний зузаан энэ сарын 1-ний өдрөөс 10-аас 30 см-ээр нэмгэрч зузаарлын эрчим нь буурсан байна. Тухайлбал сэлэг мөрөн, туул, хараа, орхон хэрлэн голын адгаар цөнд өрөх гүйх зэрэг үзэгдэл голлон ажиглагдж байгаа бол голын их болон дунд хэсгээр битүү мөсөн бүрхүүлтэй усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүр ус урсах зэрэг үзэгдэл гарч байна. Цаашид дулаарч байгаатай уялдан голын айс авдах, цас мөс эрчимтэй хайлж, шар усны үеэр цөм гүйхтэй давхцсан усны төвшин огцом нэмэгдэнэ. Ус эргээсээ хайлж голын эрг орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.
Иймд малчид иргэд том жижиг гол сайр жалгын эрэг хөвөнөөс дайж нүүдэлэх, гуу далан шуудууг цэвэрлэж ус чөлөөтэй урсах боломжийг нээх, амтны сэг зэм цасаар дамжин гол руу орох улмаар өвчин эмийг тархахаас сэргийлэх шаардлагатай байна. Дулаархын хэрээр мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших учир мөстөн дээгүүр явах болон авт тээвэр хийх байхыг анхааруулж байна. Улсын дөрвжгийн Эрдэмийн театрын 100 орчим уран бүтээлч дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Аида дуурийг Буради үзэгчдэд толиулсан бол Бурадийн дуурийн театрын уран бүтээлчид манай үзэгчдэд Жорж Бизегийн Кармен дуурийг толиулах гэж байна. Тоглолтын сарын 25-нд болно. Түүнчлэн эх 6 дугаар сард 2 орны уран бүтээлчид Чайковскийн Хунт нуур бүжгэн жүжигт хамтран тоглох юм а. Дашин сонирхуулахад Бурадийн Оросын драмын театр энэ сарын дундуур Төв аймагт тоглох гэж байна. Үүний дараа Төв аймгийн уран бүтээлчид Бурад улсад мөн айлчлан тоглох юм а. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.